Дэлхийн монголчуудын МЖ радио 88.3 төлөвөн дээр яг одоо хүүхдүүдэд унтуулж чад магадгүй хүүхдүүдээсээ хол байгаа эрхэм үндэт томчууд та бүхний энэ үдшийн амрыг дахин ирж мэдчилье. Өнөөдөр 2025 оны 10 сарын 17-ны өдрийн баасан гараг тохиож байгаа. Улаанбаатарын цагаар 22 цаг 10 минут болсноор манай өнөөдрийн хүүхдүүд унтлаа. Одоо бидний цаг Өөрөөтэй томчуудын явдал нэвтрүүлэг маань ийхүү эхэлж байна. За үчимэнд. За цаг гаруй сайхан амрав. тэглээ сайхан амарлаа. За өнөөдөр радиогийн 2 дугаар студид хөтлөгч Ууна, хөтлөгч Зулаа, найруулагч Өнрөө, нэвтрүүлгийн продюсер Айрын нэр хамтран ажиллаж байна шүү. За ингээд хүүхдүүд унтлаа одоо бидний цаг Өөрөөтэй томчуудын явдал нэвтрүүлгийн маань баасан гарагийн дугаар эхэлж байна. За бид хоёр баасан гарагийн дугаар болгоноор эротик кинонуудын тухай ярилцаж мэдээлэл хүргэдэг байгаа тийм ээ. За өнгөрсөн 7 хоног эротик триллер жанрын киног онцолж хүргэсэн бол өнөөдөр эротик энедмийн кинонуудыг сонгон ярилцахаар шийдсэн байгаа. За ер нь бол эротик мөртлөө энедмийн кино гэхээр одоо толгонд ч одоо ямар нэг юм бууж байна. Надад бүр бууж байна. За Би бүр нэг саяхан үзсэн л дээ. За өнгөрсөн 7 хоногт бид хоёр нөгөө эротик мөртлөө амар алхахтай кино ярьсан шүү дээ, тий. Тэр айгүй супер юм сонирхолтой байсан. Тэгвэл өнөөдөр гоё хөгжилтэй кино ярина. За миний нэг үзсэн кино байгаа. Тэр нь болохоор Love and Licious гэд 2022 онд гарч исэн кино. Солонгосын кино шүү манайха. Нэг ангид 1 цаг 57 минут чөлөө нэг гардаг баг. За. Тэгээд Хайр ба Дашуур гэсэн нэртэй кино байгаа. За 22 онд нөгөө Netflix дээр одоо дэлгэцнээ гарсан Love and Licious буюу Хайр ба Дашуур бол Солонгосын кино ертөнцийн хамгийн өвөрмөц зоригтой эротик агуулгатай хэрнээ романтик энедмийн кино. За энэ кино бол үнэхээр саваадгүй угнах. Би бол огт үзээгүй. Гэхдээ надад тий өгсөн зохиолчийн дагуу би бол танилцуулгын төлөв хүрэх гээл сууж байна. За энэ болохоор нөгөө нэг энгийн нэг тийм опсын хоёр ажилтны дунд тэр эхэлсэн нууц тоглоом. За тэгээ тэр нөгөө сэтгэл зүйн юм гүн холбоотой хайр тэр итгэлийн сорил болж хувирдгийг харуулсан. За энэ кинод үзэгчид нөгөө хайрын хэл хязгаар гэж бий юу гэсэн тэр асуултуудыг аягүй хүлдээдэг. За гол дүрд болохоор бидний мэдэх нөгөө Girls Generation-ы одоо алдарт гишүүн Сохиан тоглодог. За үнэхээр бол үзэсгэлэнтэй гоё эмэгтэйдэг. Одоо энэ зураг нь тавигдсан байгаа энэ босгүй юм уу тийм? За тэрээр урд нь одоо нөгөө дандаа юм цэвэр ичимтгийн тийм зөөлөн дүрүүдээр ер нь бол танигдсан бол энэ кинонд ингээд шал өөр дүр гаргадаг. Тесрэлт хийсэн юм. Өөрийн одоо дотоод эмэгтэй хүний тэр хүсэл, тэр хязгаартай итгэлцлийг илэрхийлэх зорилготой дүр бүтээсэн. За харин түүний хамтрагч нь болохоор Ли Жун Йон гэдэг нэг залуу байгаа. Та бараг мэдэх бах уу? Нөгөө Юкис хамтлагийн гишүүн байсан шүү дээ. Би бараг мэдэхгүй юм байна уу? За аргагүй та нар үеийнх нь нөгөө хөгшин болохоор тий залуу жижигчдийг мэдэхгүй байх. Тий шүү дээ. За энэ кинонд болохоор өөрийн сул талаа ингээд нууж яваа тийм ажилтны одоо дүрд тоглолтыг. Тэгээд тэр хяналт ийм захирагдал хоёрын дунд одоо тэнцвэр олохыг хичээдэг ирийн дүрийг бүтээсэн. За Хайр ба Дашуур анх ер нь бол нөгөө ёс суртахууны мэдрэмж нэртэй нөгөө веб туунаас одоо сэдвүүлсэн. Тийм бүтээл. Тэгээд Солонгосын кинонд бараг хөндөгдөж байгаагүй BDSM гэд та мэдхүү. BDSM үү? Тийм 50 Shades дээр энэ төр гардаг штэ нөгөө. Тийм би энэ томчуудын явдал нэвтрүүлгийг хөтөлж ихснээс хойш наад нэр томьёотой чи ер нь их ойрхон байгаа штэ. Тэгж байгаа юу? Тийм. Тэрнээс хойш өмнө бол мэддгүй л байсан л та. Би бас өнөөдөр мэдлээ. Энэ яг үгний утга юм. Үгүйсэн чи надаас залуухан чи нүгийг мэдэхгүй юу? За энэ нь болохоор нөгөө эрх мэдэл ба тэр итгэлцлийн одоо харилцааг энедмийн өнгө аясаар гаргасан анхны бүтээл болсон. За BDSM-ийг болохоор таашаал авдаг хүмүүсийн чиг хандлагын нэршил нь одоо хүнийг одоо хүлүүлэх одоо тэгээ захиргаадах, зовоох тий дамгаалах болон өөрөө тийм захирагдаж зовох төрлийн зүйлсээс тийм бэлгийн таашаал авдаг. Тэр хүмүүсийн чиг хандлагын нэршил юм байна л да. Нөгөө миний мэдхийн нөгөө 50 Shades гэдэг нэг номыг би уншиж ирсэн. Киноч гэсэн намайг 10 жил тахад гарч ирсэн. Тийм. Тэрэн дээр айгүй их тийм BDSM-ийг ер нь бол харуулсан юм байлаа гэж би яг өнөөдөр бодсон л доо. Тэн дээр ингээ хүлж мүлээл ингээл ташуурдаал ингээл тэрнээсээ таашаал аваал хоорондоо юу яагаад байдаг вэ хөөе юу? Тий. Тэгээд энэ кино болохоор
одоо миний ярих байгаа энэ кинон дээр болохоор тийм нүцгэлсэн ил тод тийм харилцаа гардаг эротик төрлийн бол кино биш удаах. Тийм үү? Тий. Энэ кино болохоор зүгээр хүний нөгөө өрөмц тийм хүсэл тачааллыг хөгжилтэйгээр харуулдаг. Гэхдээ мэдээж нөгөө хүмүүсийг тэр ориглуулсан дур тачааллыг нь хөдөлгөх тийм эротик хэсгүүд ч зөндөө байгаа. За. Тий. Киноны ихэнд тэгээ бид нөгөө Опсын Юрди нэг өдөр төгстэй Сахлаг Баттай илдэг залуу жихүүний одоо шинэ ажилдаа орж байгаагаар гардیں۔ Тэгээ үргэлжлүүлээ та гоё яриад хөө. За тэгээ. За киноны ихэнд ингээд Опсын нэг өдөр эхэлж байгаа. Төгс Сахлаг Баттай илдэг залуу жихүүн шинэ ажилдаа орж байна тийм үү. За харин гол дүрийн эмэгтэй Живүү тэнд өмнө нь ажилдаг байж. Тэдний нэр нь ойролцоо болохоор нэгийг нь дуутахад нөгөө нь заавал ингээд зэрэгцэж эргэж хардаг юм. Ингээл хөгжилтэй байдлаар эхэлдэг юм байна шүү дээ, тийм үү? Яг адилхан нөгөө нэртэй болохоор. Нэр нэстий чихник гэдэг шиг тийм. Яг. За ингээд жихүүд нэг өдөр онлайн дэлгүүрээс эротик BDSM хэрэгсэл захиалтал ойролцоо нэртэй живүүд нь захиалганы яваад очиж тийм биш тийм. Яг онгойлгож явахад жихүү гүйж ирээд амжилгүйгээр живүү хайрцгийг онгоолгоод үзчихдэг юм байна. За эндээс киноны бүх хөгжилтэй, эвгүй гэхдээ инээдтэй мөчүүд нь ар араасаа ингээд яг зөв одоо хөвөрдөг байх нь нүдэнд харагдаж байна бүр. Тийм үү. За живүү нь хайрцгийг онгоолгох мөчөд царай нь эргэлзээ, гайхшил, инээд гурав хосолж за үзэгчд яг л хамтдаа ицсэн юм шиг тийм мэдрэмжийг төрүүлж чаддаг. Хайрцаг дотроос эротик дотн харьцааны төмөр тоноглолтой хар хэлсэн хүзүүвч гараад ирдэг юм. Энэ түрүүнөө найруулагч өгж ирсэн зурган дээр байсан нэг тийм зузаа өргөн хүзүүвч. Энэ одоо яг найруулагч гэсэн барай суудчихдээ энэ хүүхэн. Зарим мэдгүй хүмүүс болохоор нохон зүдэх хүзүүвчийг л харагдах байх. Гэхдээ энэ болохоор бас секс. Оо тийм манай үеийнхний гөгшин үнийн өдрөөр харах юм бол ер нь бол яг нохооны хүзүүвчийг л харагдаж байна. За үнэ. За ингээ живүү шоконд орж байхад жихүү булааж аваад нохон давс юм аа би гэд манай нохооных гэд гүрийчдэг юм байна. Асуугаагүй байхад нь баг тэгээ гүрийчдэг байхгүй юу? Жив болохоор итгэсэн царайлсан ч гэлээ хайрцагнаас насан туршидын дэлгүүрийн хөнгөлөлтийн эрхийн бичиг гараад ирдэг. Тийм ба. Юу болох нь ойлгомжтой болоод нөгөө жихүү чинь бүр ингээл ар араасаа бантаад эхэлдэг юм байна шүү дээ. Тэгнь. За живүү ингээд хүний нууцыг мэддэг болсон болохоор нэг л инээд нь хүрээл тогтож чадахгүй ингээл тогтоонол байд юм байна. Жихүү харин ажлынхаа газрын тэр цэма эмэгтэй хүнд хамгийн том нууцаа алдсан болохоор маш их бантдаг гинэ. За ингээд харин оройн живүү санамсаргүйгээр нэмэх 18 дэлгүүрийн гаднаас хартал төрүүний хүзүүвчийг BDSM хэрэгслүүд дүүрэн нэг тэмдэглэр байж. Тэгээд хэсэгэн зур тэр хэрэгсэлтэй жихүүг жаахан төсөөлж үзээл. Тэгээд живүүч бас өөрөө бас зүгээр гүл байгаа юм байна шүү дээ, тий. Ингээд таалагддаг болтол байгаа юм байна, тий. Харин маргааш нь жихүү өөрөө унаад толгоогоо зогтон живүү дээр нь хараад байждаг юм уу? Ухаан. Ингээд нүдэн гутал дээрээс ингээ хараад байждаг юм шүү дээ. Тийм яг хараад байж дээ. За ингээл ерөөсөө эндээс анхны харц мөргөлдөө эхлээл ингээд баг л ингээд дурлцах хэмжээнд очиод. Тэгнь. Ингээд живүүч жихүүг ойлгохын тулд BDSM гэж юу болохыг нь судалж эхэлдэг. Ингээд жихүүгийн таашаал авдаг өнцөг бол мэдээж BDSM буюу боочлогдох, өвдөж дарамтлуулах талын юм сонирхолтой гэдэг нь ойлгомжтой болоод эхэлж байна. Живүүд энэ хачин санагдсан ч гэлээ бас тодорхой хэмжээгээр таалагдаж эхэлдэг. Ингээд тэр хоёр хоорондоо ярилцаж ойлголцож байгаад живүү ноёрхогч буюу эзэн тал болохыг нь зөвшөөрч хитэн дүрм тохирдгоор кино жаашаа үргэлжилдэг юм байна. Тэгээ нөгөө живүүч бас сайн эзэн тал байхын тулд интернетээс ингээд судлаад байдаг байхгүй юу? Тэр орой ингээд одоо BDSM гэж юу юм яадаг ингээд бүгдийн сайн судалдээ. Тэгээ тэдний нөгөө анхны болцоо нэг буудалд болдгийг манайхаа. Тэгээд живүү ихэндээ өөртөө тийм жоохон итгэлгүй л байсан л да. BDSM-ийг сайн мэддэггүй байсан болохоор тийм эмээс нь төрөхтэй байдаг. Тэгээ нөгөө яг яахаа мэдхгүй юм болгонд ингээд жаахан бодлоод байдаг байхгүй юу. За харин жихүү болохоор урд нь ингээд шууд сүгдэд суугаад нөгөө хүзүүвчийг нь ингээд өөрт нь ингээд нөгөө зүүлгэж өгөхийг хүсдэг байхгүй юу. Тэгээ хүзүүвчийг зүүлгэснээр нөгөө жихүү ингээд нохоо, живүү эзэн нь болдог. Тийм. Зарим хүмүүс гайхаж байгаа ах. Тэнгүүд живүү ингээд аажуухнаар ингээд нохоо сургаж байгаа мэт гараа өг, толгоогоо өг гэд ингээд тушаадаг заяа. Тэнгүүд жихүү үгэнд нь орж ингээд дуулууртай байгаад тэгээ живүү гар дээрээсээ ингээд жихүүд ингээд нохооны хоол өгөхөд ингээд тэр яг ингээд нохоо шиг одоо гаранд нь ингээд амаа хүргээд гар дээр хоолыг ингээд идчихдэг байхгүй юу. Тэгээ живүүд тэр нь ингээд таалагдаад ингээд тийм тачаалал нь ингээд хөдөлж байгаа нь ингээд үйл алиг мэдэгдэн. Тий сонир мэдрэмж ингээд хөдөл сэтгэлийн огт нэг
яг нэг хонхтон гэдэг тий, яг мэдрэгдэнэ. Тэгээ нөгөө хит ингээд дүрдээ орсон нөгөө жихүүн ингээд нохоош хуцаад байдаг байхгүй юу? Хав гэх. Тэгсэн чи тэр хоёр чи буудалтайгаа штэ. Тэгсэн чи буудалтайгаа амрагчдын нөгөө ая тухыг алдагдуулсан ингээд буудлаасаа хөөгдчихдөг байхгүй юу? Өргөжлүүлж чадаагүй. Тэгээд амар инээдтэй нөгөө баахан хов гэж хуцаад байсан чи нохоо оруулаад ирчлээ. Тэр хоёрыг тэгээ хурдан гар гэж хөөгөө гаргацдаг байхгүй юу? Тэгээд дараагийн болзоо нь болохоор энэ бүсгүйгийнх нь нөгөө төрсөн өдрийн яг өмнөх өдөр ресторанд ордیں۔ Тэгээд залуу ингээ бүсгүүдээ төрсөн өдрийн бэлгэнд ийм жасуулаа ийм өндөр өсгийд бэлгэлдэг байхгүй юу? Амар гоё заяо. Эмхтэн хараад ингээд угаасаа нүд нь унахаар тийм дүфэл заяо. Тэгээд шууд ингээ хөлтөн ингээл өмсгөж өгнө. Тэгээд тэдний нөгөө хоёр дахь хачирхалтай таашаал мэдрэлт нь болохоор тэр яг рестораны VIP өрөөнд болдог байхгүй юу? Нэг хоромхон зурвалт. Тэгээд энэ удаа болохоор нөгөө BDSM-ийг өвдгөх тэр нөгөө өвдөх мэдрэмжийг ингээд авахын тулд яг мэдэрдэг. Тэгээд живүү ингээд жасуулаа өндөр өсгий дөрөө заяо. Та ингээд бодоорой заяо уугнах нүдэн жагаад. Тэр цээж нуруунд дээр нь шууд хүчтэй гიშгэлнэ. Яа. Юу бодовч ба. Тэгээд жихүү нөгөө өвдөж байгаач тэр ингээд таашаал аваад байна штэ тим юмнаас. Тэгээд гэртээ ингээд харсны дараа нөгөө улаа ирээн болсон тэр нуруугаа ингээд хараал бахархалтаагаар инээгээл тэрнээс таашаал аваад байдаг заяо. Нийтмийн киноч гэлээ гэсэн яг энэ төрлийн секс дур хүсэл нь өдөөгддөг хүмүүсийн хувьд бол үнэхээр аимшигтэй өвдөлт авахын хажуугаар сэрэлнэдэг тийм тийм. Тэр хэмжээгээрээ таашаал авдаг гэсэн үг байхгүй юу? Тийм үү? Тий. Миний бүр инээд хүрээд байна л та. За, живэ харин тэр нөгөө жихоны нуруунд дээр ингээ хүчтэй гიშгээд ингээ тэр жиж байсан мөчөө бас ингээ санаад тэгээ тэрэндээ бүр ингээ автаад ч гэх юм уу гэрте очиж гоо яг тэрийгээ бодоод ингээ хан руугаа жийдэг тийм хэсэг гардаг байхгүй юу? Тэгээ энэ харилцаа ч гэсэн тэр бүсгүүд бүр ингээ таалагдаж эхэлсэн байна. Тийм нэг хүсэл тачаал ингээ мэдрэгдүүлсэн байгаа байхгүй юу? Тийм аа. Одоо шээ энийг нэг одоо нэг мэдэрчих юм бол баг амтанд нь орно гэж байна. Энэ кинон дээр харин ч хөнгөн гарсан. Тийм байна. Гэхдээ нэмэгтэй үед бол бас л өөрийнхөө дотор байгаа хүнээ нэг гаргаж ирж байгаа гэсэн үг шүү дээ. За би жаашин танилцуулъя. За ингээд цаг хугацаа явах тусам тэдний эзэн тал. Эзэгнүүлэгч тал. Тэ энэ харьцаа улам бүр цаашаа гүнзгийр мэдээж ойлгомжтой. Дотносоод л байна шүү дээ, тэ. Ингээд гаднаас нь харахад сонин. За бүр хөвгөлтэй юм шиг санагдаж байгаа боловч дотроо тэр хосуудын хоорондын итгэлцэл дур тачаал хоорондоо хийж байгаа үйлдэлээс тэг зөрөгтэй үйлдэлүүдийг бас давхар агуулж яадаг. Жихүү улам бүр өвдөж тарчлахыг хүсэж яхад живүүч түүнийг тарчлах нь таатай байсан гинэ. Йоо энэ одоо. Та ойлгохгүй. За тэр өдөр бүр шахуу уулзаж живүү залуу дээр хэрхэн халуун лааны тос асгаж бүх биеийг нь хүлж нүдийг нь боогоод ингээд өдөн тачаад болох мэт янз бүрийн юм туршиж үтсээр л байлаа. Нэг өдөр ажил дээр нь шинэ хүн ирээд живүү түүнийг дадлагжуулах болдог. Эхэндээ хэвийн байсан ч живүү шинэ залууг загнаж уурлаж байхыг хараад жихүү уурлаж хардаж эхэлдэг гинэ. Тийм. Өөрөөс нь өөр хүнийг загнаж байх үе юусо таалагддаг. Эзэн нь өөр нохоо туулах гэдэг шүү дээ. Тихгээд хардсан штэ хинч байсан. За. Энэ өстө нохооны лавир баг. Оройн тэр талаараа жаахан хэлж гомдлоод за ингийн гутал живүү түүнийг шууд шийтгэж эхэлдэг гинэ. Хоёр гарыг нь ард нь боогоод дашуурддаг. Харин дараа нь хүлээсийг нь тайлж байгаад эзэн мэт хүчтэй чанга дуугаар загнан уурлаж эхлэхэд жихүүд энэ нь маш ихээр таалагдаж эхэлдэг. Ингээд тэд бие биедээ дурлаж байгаа нь ингээд эндээс харагдана. Живүү оройн гэртээ хараад нөгөөхөө мөрөөдөн жаахан тачаалтна. Үүнээс хойш манай энэ хоёр бол тоглоомнууд нь улам л хатуу болж эхэлнэ. Энэ ч одоо бас л харилцан тохиролцож бас хүндэлтэй хандахгүй амьд нь журж мэдхээр хэлдэг шүү дээ, тий. Арайж амьд нь хүрхгүй ээж таашаал авна уунах. За. За бүр зориултын BDSM тоглоомын газраар орж тоглодог болно. Хоёулаа дачаангуу сахин хууц өмсөд живүү залууга хайр найргууд ашуурддаг. Бүр гадуур болзонгоо эротик савхин гаваар хооронд нь гавлж бас болоогүй баахан факталдаг юм байна шүү дээ хоорондоо, тий. Энэдмийн сценүүд энэ яваар бас явж л байгаа тий. Зөндөө явж байгаа. За. Тэдний харилцаа дотносох тусам хайр болох гэд байсан тул жихүү сүүлчийн уулзалт хийгээд дахин уулзахаа болохыг хүсдэг. Тэгээд энэ хоёр энд бөө юм болж байхад офис дээр нь нөгөө балаа шинэ ажилт нь дуу бичлэг үзгэн дээрээсээ тэр хоёрын офис дээр байхдаа харьцаж байсан халуухан мөчүүдийг бүгднийг санамсаргүй биччихсэн байсныг сонсдог. Тий.
Амар гоос тээ. Хүний амьдрал ийм л баян штэ ер нь. Ингээд тэдний дарга дуудаад шийдэгдэж гисэн тэд болцож эхэлснээр кино сайхан төгсдөг. Яг үзвэл хөөрхөн үнэхээр хөгжилтэй кино байдаг шүү гэсэн байна манай зохиолч. Үнэхээр хөгжилтэй. Бүр инээсээр гал таарна. Тэгтээ бас гоё штэ. Ийм зүйл байдсан байх гэж мэдэж авдаг байхгүй. За. Тий. Тэгээ энэ киноны нөгөө онцгой зүйл нь юу вэ гэхээр эротик тэр уур амьсгалыг ийм хошин байдлаар эвтэйхэн харуулсан кино байхгүй. За. Тий. Жишээ нь жихүү одоо эмэгтэйг тэр эзний дүрд ингээ оруулаад өөрөө давгар маягаар ингээд дагаж байгаач тэр опсын хаалгаар ингээ хин нэг орох болгонд ийм инээдтэй тийм сандарч бид зүгээр л тоглоом тоглож байгаа гэж ингээ тайлбарлах гал ингээ оролдлого хийдэг хэсгүүд. Тий. Тийм хэсгүүд айгүй олон байдаг байхгүй тэр залууд нь. Тэгээд тэр нөгөө Сохианы дүр анхандаа тийм зөвхөн хөгжилтэй тийм туршилт гэж бодож байсан зүйлдээ аажмаар ингээ сэтгэлээр тэр татагдаж эхэлдэг байхгүй юу. За. Тий. Тэгээд тэр нэг шүний дотор л одоо ерөөсөө тэр эзний дүрд бүрэн орж тэр нүдний харцаараа л ингээл түүнийг ингээд захирч үггүйгээр тэр итгэлцэл үүсэх тэр мөч киноны хамгийн зөөлөн эротик хэсэг байхгүй юу. Тэгээ ямар ч ил задгаа зүйлгүй хэрнээ тэр амьсгаа, хөдөлгөөн, тэр хүлээлт бүгд нөгөө сэтгэлийг юм догтлуулсан дүрслэл болж хувирдаг. Кинон дээр. Тэгээ эцэст нь нөгөө энэ Love and Lashes буюу энэ хүний хүсэл, ичүүр тэр итгэл гурвыг ингээд зэрэг багтаасан кино. Шүүмжлэгчдээс ч гэсэн одоо бас нэлээд өндөр оноо авч исэн юм билээ. Тэгээд хайр бол ингээ хяналт биш ээ. Хүлээн зөвшөөрөл дашуур бол нөгөө захиралтын одоо тийм хүчирхийллийн одоо бэлэг тэмдэг биш ээ. Харин итгэлцлийн бэлэгдэл тийм ээ. Бусдын нүдэнд инээдтэй эсвэл тийм ичмээр санагдаж болохч тэр тоглоом үнэндээ хоёр хүний хооронд нөгөө үүсэх хамгийн үнэнч холбоо байж мэднэ гэсэн тийм шинэ үнцгийг гаргаж ирсэн юм билээ. Тэгээ Солонгосын нөгөө инээдмийн романтик бүтээлүүд дундаас хамгийн зоригтой, хамгийн сэтгэл зүйн тийм өнгө аяс бүхий кино бол яахын аргагүй энэ кино. Тэгээ энэ кино угаасаа зоригтойгоор тэр BDSM-ийг тэр гаж дом бишээ. Энэ бол зөвхөн нэг энгийн л нэг тийм өрмөц сонирхолтой хайрын нэг төрөл гэж одоо бүх хүмүүст зарлаж өгснөөрөө бас аюу онцлогтой. Миний хувьд. 50 Shades гэх кино байдсан штэ. За. Би зохиолыг нас уншижсэн байхгүй юу? Киногийн бас нэг ангилч үзээгүй штэ. Гэтэ тэр кинон дээр юу гардаг нь бол ерөнхийдөө хүмүүсийн амнаас бол ойлгочихсон. Ойлгосноо. Энэ ч гэсэн бас тэр кинон ч гэсэн ер нь бол тэр одоо энэ кинонтэй төстэй BDSM гарна. За. Гэхдээ энэ саяны миний ярьсан кино болохоор айгүй хөнгөн тийм инээдмийн байдлаар гардаг бол 50 Shades ч одоо бүр яг гаргадаг байхгүй юу? Бүр амар хүчтэй тэр ташуурдж байгаа тэр нөгөө хүлж тэгэж яг тэр хүний хин нэгний аль аль захирж байгаа болон захирагдаж байгаа тал аль альных нь яг үнэн бодит дүр хурдуур хурцтай илэрхийлсэн байна. Гаргадаг заяо. Тэр эмгтэйгээ бүр орон дээр суулгаж байгаа заяо. Бүр ингээд хүлж ягаад ч үлээ өөр эмгтэйтэй бүр хийд штт. Тийм үү? Эмэр гоостэй. За. Болцсон юм уу? Болцсон. Ингээ энэ кино маань ингээ дууссан. За. За танд болохоор ямар кино бэлдсэн? За. Чи одоо энэ киног мэдэх юм уу дөө? American Beauty гээд Америк гоо үзэсгэлэн гээд. За. За энэ манай Викторийн дараагийн онцолж байгаа кино бол дэлхийн кино урлагийн хамгийн шүүмжлээд дагуулсан. Гэхдээ бас хамгийн гүн, хамгийн эротик мэдрэмжийг өөртөө агуулсан. Инээдмийн жанр руу оруулсан ийм нэгэн бүтээл байгаа. Энэ бол бидний одоо бидний чам шиг одоо бацаанууд юугаач мэдэх юм дээ. За би үзэж байгаагүй юм байна. American Beauty буюу Америкийн гоо үзэсгэлэн гэж кино байгаа юм л та. За. За ингээд 1999 онд гарсан энэ бүтээл бол хүний хүсэл үүнээсээ хажуугаар гэр бүлийн хямрал, дотоод нууц амьдрал, дээрээс нь уйтар гуйныг нэг тийм хүсэл мөрөөдлийг бүгднийг ингээд нэг дор ингээд шингээж чадсан. Эротик сэтгэл зүйн комеди дараа юм байна. За. Би бол энэ киног өмнө нь үзчихсэн. Гэхдээ яг юу илээ би одоо яг тоочны санахгүй л байна л да. Гэхдээ яг энэ кино миний бодлоор бол тэр комеди чиглэл рүү орохгүй юм шиг санагдаа. Яг нэг яалч сэтгэл зүйн дараа бол сэтгэл зүйн дараа маань үнэ. Яг тэр жанрт бол тохирно. За. Найруулагч Сэм Мендес, зохиолч Алан Бол нарын хамтын бүтээл тухайн үедээ Америкийн дундаж амьдралыг хамгийн нүцгэн буюу одоо нэмэлт хачиргүйгээр те яг ингээд нүцгнэр нь бас хамгийн гоёор харуулсан кино гэж үнэлэгдэж дүгнэгдэж Оскарын 5 шагналыг хүртсэн. Тэгвэл өстой бүр энэ үнэхээр бүтээл байгаа шүү дээ. Тийм ээ. Яг зөв. За өнөөрөө үзнэ. Гол дүрүүдийг Кевин Спейси,
Анет Бенинг за мөн залуу Торо Бёрч Мина Суваринаар бүтээсэн байдаг юм байна. Киноны гол баатар Лестер Бьорном 42 настай. Энгийн тийм суртал угуулгын компанид ажилладаг. Гэр бүлийн амьдрал нь яг нэгэн хэвийн нэг тийм өглөөнөөс маргааш өглөө хүртэл зүгээр нэг бах байдгаар ингээл эргэлдэж л байдаг нэг амьдрал нэг тийм тойрогт орцсон. Ямар ч хүсэл мөсөлгүй зориггүй юм шиг. Яг хүсэл илэрхийлэл нэг тийм инээд хөөр байхгүй гөлийч гэсэн ийм амьдралтай байдаг байхгүй. Тэгээд өөрөө болохоор тэрэндээ ч бас ингээд автцсан. Ямар ч тийм хобби сонирхол байхгүй хүсэл тэмүүлэх айгүй уйтгартай. Ийм нэг ийм дүр байгаа. Ингээд өдөр бүрийн нэг тийм давтагдсан амьдралын хэмнэлд ингээд дарагдчихсан. Тэр нэг өдөр. За. Охинтой хамт явж байгаа охиныхоо ангийн найз Анжела буюу залуухан дур булаам бүр ингээд амар яг тэр үед бол би өөрийнхөө нүдээр харахад бол үнэхээр тийм гоё нэг тийм яг секси нэг тийм охинд дурлцдаг байхгүй. Охиныхоо найз дурлцдаг байхгүй. Хүүдий охиныхоо найзадаа. За. Тэгэл эндээс хамаг юм эхэлнэ. Тэгэл нөгөө нэг Лестер гэдэг байгаа нөгөө нэг 42 настай нөхөр шүү дээ тий. За. Унжис нэг тийм амигүй тэгсэн мөртлөө амьд яваад байгаа л нэг нөхөр байгаа шүү дээ. Ямар ч зориг хүсэл тийм үү. Царай хаа байхгүй мó тий. Шүүч. Ингээд Лестерийн дотор шууд ингээд шал өөр болно. Ингээд хүн одоо за ихтэй эмэгтэй гэлтгүй ер нь ингээд хүн ингээд жоохон ингээд гонигтай жоохон нэг тийм унжууд байхдаа гинт нэг гэрэлгээгээ олж хараад дурлахаараа яг дотроосоо яаж ингэж асаж байгаа нүднийх нь харцсан өөрчлөгдөж байгаа гэдэг одоо яг тэр яг энэ киноны ихэнд хэлсэн шүү дээ хүний далд хүсэл мөрөөдөл те гэр бүлийн хямрал энэ дундаас ингээд шал өөрхөн болоод ингээд эхэлж байгаа байхгүй юу тийм үү яаж өөрчлөгдөх вэ одоо тэгээд ингээл одоо яг эндээс амьдралынхын тийм нууц хаалга нээгдэж эхэлэн заяа хамгийн анхны уулзалтын тэр мөч бол энэ киноны хамгийн алдартай бас хамгийн эротик дүрслэлтэй хэсэг байд юм байна. Лестер одоо нөгөө охиныхоо найзыг мөрөөдлийн нүдээр харахад охин яг кинонд байхгүй яг одоо энэ найруулагч зургийг өгсөн байна. Чармаа нүцгэн байгаа байдалтайгаар ингээ битүү сарнаанууд төсөөлдөг байгаа. Тий. Энэ кино бол яг энэ хэсэг бол угаасаа яг тухайн үед би үзэгчийн хуваар ингээ харах жахад хүртэл намайг ингээд соронзон юм шиг ингээд татчихсан ямар гоё хэсэг вэ гээл догтлуулж ясан яг тэр хэсэг байхгүй юу. Улаан сарнаан дэлбэнүүд нь биеийнх нь яг тийм гоё ингээд дээгүүр нь дүүрээд хүсэл ба тийм гинэн чанарын яг тийм тэнцвэрийг илэрхийлдэг. Энэ хэсэгт ямар ч тийм ил задгай зүйл юу ч байхгүй. Гэхдээ яг ингээд харах өнцөг тийм ээ. Улаан өнгөний бэлэг тэмдэг. Тэг ингээд амьсгаа дуу чимээний хэмнэл ингээд бүгд ингээд яг эротик уур амьсгал руу оруулж байгаа байхгүй. Хэвээ өдөөж өгд юм шүү тийм энэ охин чинь бүр ингээд нүдэрээ тоглож монголоод зүгээр. Жинхэнэ тэр нөгөө нөхрийн ингээд тэр мөрөөдөл дотор нь амьдарч байгаа. Үнэхээр галзуу час улаанаар дүрслэгдэж байгаа байхгүй энэ охин. Цохолч өгсөн мэдээлэл бас над дээр бас байна. Энэ Анжела ч бас тийм зүгээргүй охин юм байна л да. Хамт одоо хэдний хонох гэж ирэхтэй. Одоо тэр Лестерттэй баг зэрэг сэтэ хайчих байдаг. Яг тийм өсвөр насны тийм охтуудын нэг тийм өөрөөсөө тийм ах хүнийг онцолж хардаг ч юм уу сэтэг нэг яг тийм жоохон нэг тийм өгөгдөлтэй охин байхгүй юм. Тэгээ яг энэ дүр нь ингээд давхар үзэж байгаа мань мэтчиг нөхдүүдийг давхар өдөөгөөд гэдэг байхгүй. Бас тэгдэв юм уу? Зөв шүү дээ. За тэр Лестерийн нөгөө төсөөлөлд тэр Анжелаг одоо ингээд бүр ингээд үнсэн эзэмддэг гинэ. Тэгээд тэр Лестер тэдний яриа ингээд нууцаар сонсоход танаа аавыг би халуухан гэж боддог. Яг түүнийг гоё цээжтэй болвол ингээд дотн харилцаанд ороход ч бэлэн байна гэж хэлдэг юм байна. Яг зөв. Тэгэн бол нөгөө нөхөр чинь шууд ингээд дотор нь шууд ингээд гоё хэлэх болыг гэсэн бодол. Тэгсэн чинь Лестер шууд тэр шөндөөл ингээд тасгал хийгээл хэлдэг. Кинонд дээр. Хөөхий бүр өрөвдмөр юм шиг. Йоо ямар хөөхий дээ. За одоо тэг яах вэ? Киноны тэгээд энэ нөгөө хөгжилтэй уур амьсгал юу нь яг энэ өрөөнөөс эхэлдэм байна л да. Дасгал хийж эхэлснээр нь. Тэгээд нөгөө Лестерийн тэр амьдралд одоо дундаж тэр 90 дэглэмээс шууд эрх чөлөөний буслаг руу ингээд ордсон юм байна. Тэгээд тэр ажил дээрээ ингээд дарагтайгаа хэрэлдээд бүр ингээд ажлаа орхин заяа. Тэгснэ гэртээ буцаж ирээн нөгөө фитнесийн төхөөрөмж хүртэл авд юм байна. Чи одоо яг найруулагч өгсөн зургийг хардаа. Энэ охин баанам дотор улаан сарнаан дэлбэний дунд гівтэж байна. Тэр харцыг хардаа. Яг. Йоо. Наад харц уруул энэ царай төрхий чи харахаар
бүр ингээд Тийм. амар тийм өрн дууцсан нэг угаас нэг тийм тачаангууд зэвүүн харцгаа сте. Тэгжин. Тэгээд яг нэг иймэрхүү дүр төрхийг нөгөө нэг Google-тэй кинонуудын нэг тийм эрийгээ өдөөж байгаа нэг эмгэгчин тийм хэрэм туулаа муулаанд дотор яг иймэрхүү царайд харагддаг шүү дээ. Яг тэр харагдаад байгаа. Симба мимбан дээр гардаг үстэй. Яг тийм харцдаг байхгүй. Тэгээд нөгөө гэртээ буцаж ирээ пиццийн төхөөрөмж авсан гэдгсэн штэ. Тэнгүүдээ нөгөө тамхи татаал заяа хөгжим тавиал өсвөр насныхан шиг ингээл хувцлаал. Тэгснэ гарч ингээ гүйснэ. Хөшүүдийнхаа ингээ шоолж эхэлж мэхэлдэм байна л да. Тэгээд түүний дунд нөгөө нэг дунд насны хямрал гэж бас бэд юм байна. За. Та нарт байгаа хаа. Мэдгүй дунд насаас өнгөрч гөгшөрсөн юм биш үү? Тийм үү тэгвэл хөгшин насны хямрал ч гэсэн байгаа хаа. За тэгвэл тэр нөлөөлөх баг. Тэгээ тэрний инээдтэй гэхдээ бүр ингээ гашуун инээдэр дүүрэн гинэ. За. Тэгээ түүний ихнэр нь нөгөө Кироли юм билүү? Амьдралын ийм төгс төгөлдөр байдлыг хит тийм хөөцөлддөг бүхний хяналтандаа байлгах гэж оролддог эмэгтэй юм байна л та. За тэнгүүд тэр үл хөдлөхийн юм 8 чи юм байна. Гаднаа инээмсэглэлтэйч дотроо ингээ бүхнийг хүлээдэггүй нөхрөө бүр юм үл тоодог эмэгтэй юм байна л та. Тэгээ энэ хоёрын харилцаа яг л нөгөө инээдтэй эмэгнэл шиг байдаг гинэ. Тэгээ нэг нь эргчүүлөөг хүсдэг нөгөө нь болохоор дүрм сахих ингээ хоёрын хооронд дуугүй тийм одоо дайны орон зай бий болгод юм байна. Тэгээ киноны энэ эротик хэсэг юм зөвхөн тийм хүсэл төдий биш харин өөрийгөө бүр юм дахин мэдрэх тийм тухай юм байна. Тэгээ Лестер ингээд бие сайжруулаад фитнест ингээд одоо фитнестэй нөхөрлөд эхэлчлээ тийм үү? Хөгжим сонсоол, залуу юм өсвөр насны хүүхчийг хувцлаал тий. Тэр залуу насны ирч хүчээ ингээд иргэн олж эхэлдэг юм байна. Тэгээ тэр өөрийгөө ингээд толинд хараад би амьд байна гэж бүр хилдэг гинэ. Тэр мөч нь бүр энэ кино хамгийн сэтгэл хөдлөсөн хэсэг гинэ. Яг тийм. Одоо энэ залуу штэ. Би ингээд яг чиний ярьснаар ингээд жоох ингээд нэмээд ярихад үдсэн хүний үзэгчийн хуваар ярихад бүр өгчийсэн унтцсан унжийсэн нөхөр байжгаад яг л тэр нэг энэ охиныг харсан оройн сахуулаад яг жоохон хүү шиг болчдөг байхгүй. Яг ингээд дурлцсан хөвгүн шиг болоод тэгээд эн чинь бас их өрнөл эсгүүттэй хажуу айлынх нь хүү бас энэ залууг ингээл яаж байгаа фитнес хийж мэгэл гүүж харьяаж байгаа инээ тэрийг ингээ хардаг нэг тийм яг өсвөр насны нэг тийм ертөнцөг үзгүүлсэн тогтож явж байгаа нэг сониучхан зантаа тэгээд гар камертай хэндэг камертай байхгүй тэгээд ингээл гудамжинд эргэлдэж байгаа салхины айсаар эргэлж байгаа навчны зураг мураг ингэж авдаг яг тэр энэ байдлаараа ингээд энэ залуугийн зургийг аваад ингээд тэрнээс хойш энэ юу нь яагаад байгаа баг гэвэ хөгшин баг гэвэж гэдэг утгаараа ингээд сонирхоод ингээд аваад байдаг байхгүй энэ айгүй бас эйгүү төгсдөг кино. Тийм үү. Төгсгөлийн би мэдгүй. Тэгээд энэ залууч ингээд би мэйн хүртэл айтайхан болоод тэг гар дээрээ сунаагаал фитнес төхөөрөмжөн дээр ороод нэг тийм өөртөө ихтгэлтэй байгаа. Одоо яг чи түр хэлээ шүү дээ дунд насны юу гэлээ нөгөө хямрал гэсэн. Яг юм хямралтаа орчихсон байсан нөхөр яг энийгээ давж байгаа байхгүй юу? Тийм. Яг шинээр дурлаад тэгээд энэ хүний бодол сэтгэл дотор нөгөө охин чинь үе ингээл эротик байдалтай орж ирээл төсөөлөлт улам ирч хүч өгөөл ихнэртэй дарлуулаад ингээд гүлэг шиг өстө нөгөө түрүүний кинонд гардаг нохоо шиг байсан бол одоо эн чинь бие даасан эр хүн одоо тийм сэтгэлгээний эрх чөлөөгөө олж аваад бүр ингээд нүдэн дээр өөрчлөгдөд байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй амьдралд яг ийм насны хязгаар байхгүй хүн яг дурлахаа үрээд өдөөгдөх юм бол хинч хэнийгч өдөөж болно гэдэг юмыг л харуулж байгаа байхгүй. Яг тэгсэн байна. Тэгээ нөгөө Америкийн дундаж амьдралыг харуулсан гэдэг маань яг хөө энэ Америкийн кино болохоор л тэгж байгаа болохоос ерөнхийдөө дундаж амьдралтай хүмүүс нэгэн жигт унтаа байдалтай байдаг. Энэ дундаас хүн өөрийгөө л өдөөж өөрийгөө хөгжүүлж чадахгүй бол тэр чигтээ унтсараа байгаад унтраад дууснаа гэдэг давхар мессежийг өгөөд байгаа юм болов уу гэж би боддог. Яг байна. Одоо энэ нөгөө найруулагч өгсөн зургийг та хараа л та. Нөгөө фитнес хийгээд ихэлсэн үе. Оо яг зөв. Энэ ингээл яг гэрийнхаа одоо доод подволт байгаа мó эсвэл нэг илүү гаражтай ч юм уу яг нэг юм өрөөндөө л ингээд энэ үнэхээр айтайхан болол яг ингээд би ч бас нөгөө төмөр өргөдөг байх үед чи ингээд өөртөө дурлал эхэлдэг байхгүй толинд бай хараад миний тийм гар хөл ингэж томорж гин үү инээ тэрэ байна тэрнээсээ жоох урам аваад маргааш нь би одоо 30 удаа нэг дасгал хийжсэн бол 35 болгох чийч гэдэг юм ингээд 7 хоног ахвалж юм ингээд өөртөө дурлаад эхлэхээр тэр ирээрээ өөртөө итгэх айгу бадарч яадаг. Яг энэ мэнийг ингээд харуулсан байгаа байхгүй. За ингээд нөгөө
нөхөр маань ингээл орой болгон төсөөл дээр алхам бүртээ нөгөө Анжелигаал эзэмдэж байгаагаар төсөөлөд байгаа байхгүй. Хүүдий. За. Одоо ингээд найруулагч зургийг нөхөх бах. Энэ Анжелагийн өөрийнх нь тэр харц бие авч байгаа байдал манай энийг бол солиор болно нэрэ. Тэнэг болгоно. Йоо. Тэр бүр ингээд За. нөгөөтгөө ингээд ботцсон. Аха. Гар ангалга хийгээ байж хат нь. Эхнэртээ азарчдаг юм мэдэгдчихтэй. Хүүдий. Тэгээ миний түрүүний хэлдгээр нөгөө энэний хажуугаар хөршайлынх нөгөө залуу нууцаар харддаг гэсэн шүү дээ тий. Тэдний охин хоёрын донд хайрын армаас үүсчихэд төрсөн охин нь нөгөө миний түрүүний яриад нэг камераар бичлэгээд байдаг залуу гэсэн шүү дээ. Энэ хоёр чинь хоорондоо ингээд бас нэг тийм сонирхолтой болоод ингээд бие биенээ шохороход эхэлж идэг байхгүй юу. Тийм. Тэгээ тэр өөрийнх нь охин тэр хөс залуу хоёр чинь яг нэг тийм өмсөж байгаа хувцас нүүрний бодол бие авч байгаа байдал яг л нэг тийм өсвөр насны хөвгүүд охтуудын аав ээж хүүгийг тоохоо байцсан тий. Зүгээр нэг тийм итгээд юм дуурлаад нэг сонирхол нийлэн гутал ингээл үлхэж бэлэн байж идэг тий. Нэг яг ийм дүр үзүүлээд байгаа байхгүй. За. Ингээд залуу охины цонхоор бичлэг байх гэдэг. Тэгээ энийг харсан охин нь яг тэр нөгөө бичлэг хийж явах үед нь өөртөө зориулж ингэж хөхөө хараалдаг. Мдээгүй юм шиг дүр гаргаад. Үгүй албаар. Тийм үү. Бүр албаар. Харж байгааг нь мэддэг болчоод тэгээ нэг удаа бүр ингэж өөдөөс нь хөвцөлж харж байгаад чэжийн үцгэж хөхөө харуулж үзүүлдэг байхгүй. Тийм үү. Энд чи бүр тэгвэл амар эротик юм байна. Миний саяны нөгөө инедмийн кинонаас ч амар юм байна. Яг зөв энэ бол миний хувьд зүгээр имэгнэлт инедмийн ч гэх юм уу те. Яг тийм бодит амьдралыг ингээд харуулсан нэг тийм гашуудан инээмэр ч юм уу нэг тийм одоо англи жанр байдаг бол тийм. Maybe. Тэгээд киноны дунд хэсгээс хойш ингээд нөгөө Лестер гэдэг нөгөө нэг гөгшин залуугийн мөрөөдөл бодит байдал хоёрын зааг ингээд бүдгрээд яг энэ хэсэгт хамгийн бодлонтой хэсгүүд одоо орж эхэллээ. Нөгөө хөрш залуу биш та нэг охинтой нь үерхэд байгаа. За. Энийний аав нь болохоор энэ нөгөө залуу ингээд биеийн чангараал ингээл ирч хүчтэй болоод байгаа шүү дээ. Тэнгуут л охин нь өвшөө хүүн тэдний байшин л орой болгонд урандаа бичлэг хийгээд байгаа шүү дээ. Тэнгуут л нөгөө аав нь болохоор хүүгийн аав болохоор тэнийг юм шиг. Хүүгээ тэдний охинтой нь үерхэд ирж мэдэхгүй. Нөгөө аавтай нь гей холбоо үүсгэсэн байна гэдээ хартчихдаг байхгүй юу? Үу ямар тэнийг юм. Тэнийг юм биш. Нөгөө Лестер маань нөгөө төмөр өргөөд аав дээр нь очиод залуу насны ирч хүч энэ чи ийм байхгүй эсвэл мосгүй гэдэг ахаар чинь тэгээ нөгөө хүүн тэдний байшин руу хараад байгаа болохоор эхний ээлжин шууд тэгэж энэ яагаад миний насны гөгшин нөхөр биедээ анхаарад эхлэв манай хүү яагаад ийшээ дурандаад байна ингийн гутал чинь эхний ээлжин шууд хардах байдал орж ирж байгаа байхгүй. За тийм байна. Яг зөв. Тэгээд ингээд нөгөө хүүгээ за гомо байна гэж бодоод гэрээсээ хөөцдөг байхгүй юу? Бүрүү. За. Тэгэн гол нөгөө хөөгцөн залуу чинь нөгөө нэг хөршийнхээ охин дурлцсан байгаа шүү дээ. Тэрэн дээр очиод хамтдаа өөр тийш одоо явхаар болж байгаа байхгүй юу? Зөө. Тэгэн гол нөгөө тэдний нөгөө хамт хонж исэн гэрт нь хамт хонж исэн нөгөө Анжелач бас гай болоод тэдэд хонж байгаа. За. Тэд нэгээд тэгэл янз бүрээр хийлүүлээд ингээл нөгөө чи уйлаад үлддэг байхгүй юу? Тэгсэн чинь амар тийм сэтгэл зүйн тийм одоо кино штэ энэ чинь. Нөгөө нэг Листийн нөгөө нэг чиний дөрөв хэлдэг бардан баян тансаг тийм захирах их мэдэл дуртай. Дүрм журм гэдэгтэй эхнэр нь үү? Эхнэр нь. За. Ата нөхрөө алах гээд ингээд буу бэлдээд ингээд ирчин зогсчихдаг. Oh my god. Гар хангалах хийснээс нь болоод уу? За магадчгүй. Эсвэл одоо хүмүүсийн амьдралын тийм стресс дарамт бухимдлын илэрхийллийг харуулах гэж зорьсон юм уу мэдгүй. Үн чи ямар амар кино вэ? За. Тэгээд ингээд Лестер гэртээ ороход ганцаараа ингээд гониглаад үлдсэн Анжела байж байгаа байхгүй. Нөгөө охин нь хүүтэйгээ яваад гцсан байгаа шүү дээ. Найзлаатгаа. Тийм гот нөгөө Анжела ааш тэнд юугаа хийгээд үлдээд байгаа юм те. За. Тэгсэн чинь яг энэ үед тэр хоёр бие биендээ янаг үгс ингээд харамгүй ингээд хилцээд байгаа байхгүй. Бүрүү. Тэгээ энэ болохоор тэдний ингээд бүх нөхцөл ингээд бүрдэж эхэлж байгаа тийм магадгүй хэдхэн минутын дараа асуудал үүсэх гээд байгаа юм халуухан мөч байгаа байхгүй. Тэгээд Лестер ингээд нөгөө охины чинь ингээд буудан дээр гівтүүлээд тэг ингээд зөөлөн илж таалаад ингээд өмдийг ингээд тайлна. Тэгээд дараа нь ингээд цагаан сороочгийн цамцныхын товчийг нэг нэгээр нь зөөлөн тайлсны дараа Анжелагийн жижигхэн ч гэсэн нэг тийм хатуу тийм хоёр гоё хөхн
нуух зүйлгээр шууд ингээд гарч ирнэ. Ливчгүй юм уу? Аха. Өхний За. гараад ирж штэ. За. Тэгээд ингээд Лестер түүнд ойртоход нөгөө байнга л нөгөө дотн харилцааныхаа дуршлагыг яриад ингээд тэрнтэйч тэгсэн би энтэй ч ингэсэн гэдэг нөгөө нэг найз охиндоо яриад байдаг Анжела маань цэвэр онгон тэгш охин болж таардаг. Зүгээр л гадна харилцаан дээр аа. За. Ямар балаан тий? Тийм. Тэгээд өөрт нь хэлдэг байхгүй. Би онгон энэ таавал одоо миний анхных болох гэж байна. Гэтэ би хүсэж байна. Би тантай бэлгийн харилцаанд орохыг хүсэж байна гэдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө Лестер чинь нөгөөтгий чинь би бараг л нөгөө садар охин те гөгшин ирчүүд сонирхдаг. Одоо өстой жинхэнэ битгаар бол одоо халалцсан гэж бодож исэн чинь онгон гэдгийг мэдэн гутлаа. Ойртоо болчихдог байхгүй. Зөв. Хувцсыг өмсгсөн үү? Тэг чи мэдээж одоо өөрийнх нь охин шиг охин өөдөөс нь би охин биеэрээ байгаа гэж хэлэхэр чинь яалчгүй бараг л одоо охиноо бодоод ч юм уу те өөрийгөө охин шиг хараад ингээд хүндлээд болж байгаа байхгүй. Яг зүгээр яг энэ хэсэгт нөгөө Лестер нөгөө гэр бүлийнхээ үнцнийг ойлгож байгаа тий. Тэгээ нөгөө эхнэр охинтойгоо ахуулаад ингээд гоё ахуулсан зураг хараад гэр бүлийн зураг юу? Сэглээд ингээд сандал сандал дээр ингээд сууж яадаг байхгүй. Одоо яг энэ үе болохоор үйл ажиллагаа бол ингээд дуусчихсан магадгүй нөгөө Анжелана гэрлүүгөө явцсан ч юм уу тий. Хэсэг хугацааны дараа манай нөгөө Лестер гэр бүлийнхаа зургийг хараад би нэрээ юу хийх гэж юу хийж тэнэглэх гэж байваа сая. Гэр бүлээ ингээд аятайхан байлгах гинт ингээд одоо ухаан ороод нүдэн онгож ийн гэсэн үг байхгүй юу. Тэгээд ингээд сууж байтал тэгсэн чи яасан. Хинэр нөрөө буу бэр ороод ирсэн юм шүү дээ. Гинт араас нь буу одоо ингээд камер дээр буу гарч ирээд толгоор нь буудаад алчихна. Өдөө алчж байгаа юм уу ихнэр нь? Ямар амар юм бэ? Ихнэр нь ч юм уу хин чи ерөөсөө дэлгэцэн дээр буу гарч ирээл буудаад алчдаг байхгүй юу Лестерийг. За ингийн гут нөгөө нэг эротик уур амьсгал амар тийм нөгөө амьсгаан харагдаал ингээл цээжин төхөлцөөл гөх нь булхалцаал байсан буудан дээр байсан үйл явдал тий. Шууд араас нь тэгэл. Тэгээд ингээл гинт ингээд сцен солигдох төдийдл ингээд бараг л аллах болоод ингээд шууд ингээд уур амьсгал нь өөрчлөгдөж байгаа байхгүй. Тийм ээ. Харин тий. Харин тий. Уул нундаг хүчтэй нөхөр нь. Тий. Тэгсэн мөртлөө яг нөгөө нэг нөхөр ингээд буудан дээр ингээд сууж явах та. Өхөдөө өгөхийнхаа өмнө би аз жаргалтай байна гэж хэлдэг. Ингээд түүний одоо сэтгэлд нь эргэж ирсэн тэр улаан сарнаан дэлбэнүүд те. За энэ удаа дур хүсэл тачаал юм биш. Харин зүгээр тийм амьдралын гоо сайхныг мэдэрсэн эрэгтэй хүний одоо амьдрах цаг хугацаанд ахин нэг тийм гоо сайхныг бүсгүй хүний сайхныг мэдэрсэн эннийхээ хэрээр бас ард нь амьдралынхаа үнцнийг ухаарчихсан зүгээр нэг тийм амьдралын гоо сайхны бэлэгдэл болж хувирж байгаа хэсгийг л харуулж байгаа юм л да тийм. Тэгвэл энэ юу юм байна л да. Америк биш үү? За. Хэн буудсан гэж. Хэн буудсан? Чи юу гэж бодож байна? Би эхнэр нь юм болов гэж бодсон шүү дээ. Эсвэл охин нь юм болов? Хүүгийнхаа ирээдүйн аз жаргалын төлөө өөрийгөө золиосолж байгаа хөрш айлын нөх хүүгийн аав нь. Яана тийм үү? Хүүгийн одоо юм гей амьдралаар амьдруулахгүй гэдэг. Тэгээ хардсандаа болоод хүүгийн одоо харамсандаа болоод өөрөө амьдралын яг нөгөө тухайн болж байгаа өрнөж байгаа үйл явдлыг мэдэхгүй болохоор энэ гөгш нөхрийг би алчаад өөрөө шорон хүүгийнхээ өмнөөс ингээ амьдралын авараа ирээдүг нь авараа гэсэн зорилго шийдэлтэйгээр хөрш айлах нь хүүгийн аав нь буутцсан байдаг байхгүй. Яа. Энэ айгу сүүлдээ ер нь айгу харамсалтай л төгсгөлтэй юм байна. Би л уйлах юм байна. Яг ингээд үзэж кино ингээд жижигхэн төөрөгдүүлнэ. Эхнэр нь гадаа яагаад буураад сууж исэн. Тэгэхээр энэ амьдрал нь тэдний амьдралаар бүр сүрчгсэн. Тэр хэмжээгээр сүрчилсэн юм байна. Тий, амьд байгаа л байгаа болохоос биш, амьсгалж л байгаа болохоос биш, амьдраагүй амьдрал гэдгийг харуулж байгаа байхгүй тий. Тийм байна. Гэтэл яг л аллах болдгороо болсон. Гэвч эзэн нь хажуу айлах нь өөр хүн байдаг. Тийм байна. Тэгэхээр энэгээр хитрхи одоо чи үйл хөдлөл хөрөнгө талаар эхнэрийн талаар ярьсан шүү дээ. Ийм байгаад байлаач гэлээ гэсэн ямар ч амьдралын амт шимтгийг мэдрээгүй байгаа амьдралаасаа. Тэгэхээр л ерөөсөн нэг бол магадгүй нөхрөө алах гэж байсан юм. Эсвэл өөрийгөө амиа орлох гэж байсан ч юм уу тий. Хүмүүсийн стресс бухимдал ийм хэмжээнд хүрчихсэн байгаа гэдгийг харуулж чадсан айхтар зөрөгтэй кино байхгүй юу? Тэгээд энэ American Beauty гэдэг энэ эмгэнэлт дунд
инээдмийг шингээсэн энэ бүтээл гэдэг. Би болохоор эндээс инээдмийг нэх олж хараагүй. Яг магадгүй зүгээр энэ залуу өөрийгөө олж авах гад нэг балчир насны өсвөр насны хүү шиг гүүж хараагаад хөнгөн шингэн болоод ингэж байгаа нь хүмүүс нэг тийм өхөөрдөм өөрч юм шиг инээдмээр тийм бодлоо юм шиг санагдсан байж магадгүй. Би бол энэ кинонд дундаас бол инээдмийг бол нэг олж хараагүй. Тий. Тэг ингээд яг хаа зүгээр Лестрийн тэр нөгөө нэг цэргэн манталт те. Яг л энэ л нэг үзэгчдийг л инээлгсэн л гэсэн байна. Нэг 40 гарчаад уналтанд ороо явжсэн нөхөр өсвөр насны нэг жоох охин харангуутлаа. Шууд ингээл спорт машин худалдаж авах ч юм уу те хипхоп сонсоол те бүргэр мохлогт нь одоо ажилд орж юм орох гэл ингээл энэ үйлдэлүүд нь инээдтэй мөртлөө тийм сэтгэл хөдлөм ийм байсан. Миний хувьд бол инээдтэй биш. Тийм ээ. Магадгүй яг л ийм мэдрэмжийг авсан ингэч байсан юм билүү те. Яг л ийм бод дүннийг л харуулсан кино гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгээд энэ эротик мөрөөдөл өөрийгөө дахин олж авах амьдралын утга учирыг эргэн санах юм амьдралын тухай эргэлтийн шалтгаан болж өгсөн боловч кино эмгэлтээр дуусчих байгаа байхгүй юу. Тийм байна. Энэ надад ч гэсэн тийм амар инээдмийн кино бол биш юм байна. Би л үзээд эхэндээ аюу гоё яг тэр аавыг нь хараад жоохон шоолж инех ч гэсэн би бол сүултээ уйлаад дуусах юм байна. Тийм тийм. Ер нь айгүй эмгэнэлтэй. Айгүй эвгүй тийм хурц дуусч байгаа сте. Энэ American Beauty бол угаасаа тийм эротик төрлийн драма угаасаа биш юм байна. Гэхдээ миний бодлоор бүхэлдээ нөгөө тийм эротик мэдрэмжийн тийм амьдралын тийм философийн хүний тийм дотоод ертөнцийн нэг тийм юм байгаад байгаа сте. Тийм байхгүй юу. Энд тийг ингээ хүсэл тэр ичхүүр, эрх чөлөө, инээд те үхэл бүгд энэ холилдож штэ. Тэгэхээр нөгөө хүний дотоод гоо үзэсгэлэн ил гаргадаг те инээдтэй, ичмээр, эмгэнэлтэй. Гэхдээ ямар ч хүн тийм хүчийг ингээ мэдэрсэн л байдаг байж таараа тийм ээ. Тиймээс энэ кино эротик комеди гэх ангилалд багтаж болох үст тийм хүслийг хөгжилтэй ухаалаг заримдаа бүр нөгөө гунигтайгаар илэрхийлсэн гайхалтай бүтээл юм байна. Тэгээд хайр, хүсэл, ичхүүр гурав нь бүгд амьдралын амт тийм ээ. Хүн болгонд л байдаг. Яг зөв. Тэгвэл хүн заримдаа үхэлтэй тулж байж л тэр нөгөө амьдралынхаа тэр гоо сайханыг ингээд харж эцсүүлд нь ойлгодог юм шиг санагдлаа. Яг зөв. Тий. Энэ тэгээд энэ American Beauty-гийн яг үлдээсэн хамгийн гүн санаа юм шиг. Яг тийм. Хүн амьдралдаа магадгүй яг тэр үххийнхаа өмнөх нь л амьдралын гоо сайхныг мэдэрдэг байх л гэсэн яг тийм далд тийм байгаад байгаа байхгүй. Тий, далд сургамж олж ийн. Би яг энийг юу гэж яг юун дээр яг тэгж бодсон бэ гэхээр тэр нөгөө гэр бүлийн зураг руугаа хараад инээмсэглээд өөрөө яг тэр бүгдийг эргцүүлж тэр одоо ухаарж байгаа тэр мүч юм шиг санагдлаа надад. Магадгүй энэ унтаа байгаа амьдрал донд чинь эхнэрээ ч анхаарахгүй, өсвөр насны ах нөөч анхаарахгүй, өөрөө ч хаана байгаа мэдэхгүй ийм гурван биет нэг гэр дотор амьдарч исэн байсан нь шал өөр ингээл киноны өрнөлөст ингээл шал өөр болоод ингээл төгсөж байгаа байхгүй тий. За юм байна. Ингээд манай өнөөдрийн Баасан гаригийн эротик кино тайлбарлалтаа гэж нэвтрүүлэг сэдвтэй. Энэ цаг хугацаа маань энэ хүрээд өндөрлж байна. Тэглээ. За ингээд 7 хоног надтай хамт ингээд эфирт хөтөлж Эрик агчига орлон залган ингээд сууж ирсэн. Зулаада маш их баярлаа. Таата сайхан байсан шүү. За баярлаа. Хөтлөгч уугнаах та, найруулагч Өндрөө ах, за нэвтрүүлгийн продюсер Ари их нартаас баярлаа. За мөн хамгийн гол нь ингээд бит хоёрыг сонсоод энд ингээд хамт бай, дуусан дуустал хамт байгаа бүх сонсогч нартаа баярлаа. Хайртай шүү. За ингээд нэвтрүүлэг болгоныхоо төгсгөдөр бас би хэлье гэж бодсон. Ингээд би бас нэг хэсэгхэн хугацаанд зүгээр хувийн ажил амьдралаа зохицуулах гад чөлөө авчихсан байгаа. Би эргэж ирэн тийм болохоор тодорхой хугацааны дараа эргээд сонсогч тав хүнтэйгээ эргэн уулзъя. За ингээд төр баяртай Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3. Бай бай. Баяртай тав хүн сайхан амраарай.